Сайн байцгаана уу хүмүүстээ? Солонгоо агшин байна. Өнгөрсөн 7 хоног та бүхэн маань ямар шоухан өнгөрөөдөө? Гадаа цаг агаар маш хүйтэн байгаа ч гэсэн та нар маань хичээлдээ, цэцэрлэгтээ хичээнгүйл явж байгаа тийм ээ? Та нар аавдаа эсвэл ээждээ эсвэл хамгийн дотны найздаа ямар нэгэн зүйлийг амлаж үзсэн үү? Тэр амлалтаа та нар хэр сайн биелүүлдэг вэ? Жишээлх юм бол би өдөрт 30 минут ном уншнаа гэд өдөр алхан 30 минут ном уншижсэн тохиолдол байгаа юу? Эсвэл ээжтэй тийм ээ? Ээжээ би сургуулаа онц төгснөө. Бүгдийг би 100 гарганаа гэж амлаад тэр амлалтандаа хүрч исэн үү? Магадгүй зарим найзууд маань амлалтаа биелүүлээгүй найзууд байгаа. Зарим нь 50% биелүүлж байгаач найзууд байгаа тийм ээ. Эсвэл магадгүй хичээлдээ явахдаа, цэцэрлэгтээ явахдаа тийм ээ. Би ерөөсөө найзтайгаа муудалцахгүй гэж амлчаа тэр амлалтандаа тэр өдөртөө хүрч исэн үү? Тэгвэл Библиэлд амлалтаа биелүүлээгүй хоёр хүний тухай гардаг. Бүгдээрээ хэн болохыг харцгаах уу? Эхлэл номын 2-ын 17 дугаар ишлэл. Багш нь чангаар уншиж өгье. Та нар сайн сонсоорой. Эхлэл номын 2-ын 17. Харин сайн мууг мэдүүлэгч модны жимснээс идэж болохгүй. Түүнээс идсэн тэр өдөртөө л чи зайлшгүй үхэн гэв. За багш нь дахиад нэг удаа уншиж өгье. Харин сайн мууг мэдүүлэгч модны жимснээс идэж болохгүй. Түүнээс идсэн тэр өдөртөө л чи зайлшгүй үхэн. За энэ хэний тухай гарч байгаа юм болоо? За өнөөдөр манай Жүүни болоод өөхөө багш хоёр маань ирчихсэн байгаа. Өнөөдөр бүгдээрээ хэний тухай үзэх юм болоо? Ямар хоёр хүн амлалтаа зөрчсөн юм болоо? Бурхан амлалтаа зөрчдөг хүн дуртай байдаг юм болов уу? Эсвэл дургүй байдаг юм болов уу? Бүгдээрээ хамтдаа харцгаая. За бид нэр өнгөрсөн өдрүүдэд бид нэр Бурхан дэлхийг маш гайхалтай, маш үзэсгэлэнтэйгээр бүтээсэн тухай сурсан байгаа тийм ээ. За энэ гайхалтай байгальдууд Бурхан Эден цэцэрлэгийг бий болгосон байгаа. Тэр цэцэрлэгт маш олон жимсний модод, маш олон төрөл бүрийн цэцэг навчнууд элбэг дэлбэг ургасан байсан. Үнэхээр тэр цэцэрлэгт төрөл бүрийн жимсний мод байсан гэж боддоо. Найзуудаа та нар хэдэн төрлийн жимс мэдэх вэ? Алим, усан үзэм, магадгүй үхрийнүүд, гүзээлзгэн гэх тээ. За, Бурхан Эден цэцэрлэгт маш олон төрлийн жимсний моддыг бүтээгээд тэгээд тэр цэцэрлэгийн голд сайн мууг мэдүүлэгч модыг байрлуулсан байгаа. Тэгээд Бурхан Адамыг дуудаж хэлсэн байгаа. Адамаа, мөн түүний эхнэр болох Еваг ч гэсэн Бурхан дуудсан байна. За, Адамаа, чи энэ цэцэрлэгийн голд байгаа бүх төрлийн модны жимснээс идэж болно. Төрөл бүрийн жимснээс нь хоёр идэж болно. Харин энэ цэцэрлэгийн голд байгаа сайн мууг мэдүүлэгч модны жимснээс идэж болохгүй. Эдсэн тэр өдөртөө чи зайлшгүй үхэн гэж хэлжээ. Тэгэлгүй яах вэ Бурхан минь? Бид нар хизээж энэ модны жимснээс идэхгүй. Та санаа зовлтгүй. Тэр хоёр үнэхээр Бурханд амласан амлалтаа биелүүлэн үнэхээр сайхан амьдарч байсан байгаа. Үнэхээр бүх төрлийн модны жимснээс идээд үнэхээр аз жаргалтай байж итэл Адам ягаад ч нэг тишээ яваад гисэн байгаа. Харин Ева маань Эден цэцэрлэгт ганцаараа
тоглоод байж исэн чинь муу сүнс болох сатан муу сүнс могоо болон хуурж ирээд Евад ирсэн баг. Оо. Сайн уу Ева? Үе чи хэн бэлээ? Би ч бас бурхны бүтээл байна. Ева. Тэр ямар гоё мод вэ? Энэ модны нэрийг юу болохыг чи мэдэх үү? Энэ мод уу? Энэ бол сайн мог мэдүүлэгч модны жимс. Бурхан намайг энэ модны жимснээс идэж болохгүй гэж хэлсэн. Бурхан үнэхээр чамд идэж болохгүй гэж хэлсэн үү? Тийм ээ. Энэ модны жимснээс идэж болохгүй гэж хэлсэн. Үнэхээр тэгж хэлсэн гэж юу? Бурхан яагаад чамд тэгж хэлсэн болоо? Энэ модны жимс үнэхээр сайхан харагдахгүй байх гэж юу? Энэ модны жимснээс идэх юм бол чи хизээч өөхөхгүй. Бурхан худлаа ярьж байгаа. Энэ модны жимснээс идэх юм бол чи бурхантай адилхан сайн мөг ялгадаг мундаг ухаантай болно шүү дээ. Бурхан чамайг өөртөө адилхан болохыг хүсээгүй учраас чамайг энэ модны жимснээс идэж болохгүй гэж хэлсэн баг. Үнэхээр чи энэ модны жимснээс идэл өвхнө гэж юу дээ? Үгүй ээ. Энэ модны жимснээс идэх юм бол үнэхээр чиний ухаан санаа тэлж чи бүх зүйлийг маш мундаг ойлгодог мэрэгэн ухаантай. Яг л бурхан шиг болно гэж боддоо. Чи нэг идээд үзээ. Үгүй. Болохгүй. Би чийсээ сайн харалтаа. Бусад модноос ялгаатай байгаа ёстой. Ингээд нэрээ Еваг харсан чинь цэцэрлэгийн бүх модноос илүү тэр сайн мог мэдүүлэгч мод үнэхээр гоё харагджээ. Түүн дээр ургасан жимсэнд бүр арааны шүүс асгармаар үнэхээр гоё харагдаж байсан. Ева бодохдоо би нэрээ энэ модны жимснээс идвэл үнэхээр ухаантай болох та. Үнэхээр яг бурхантай адилхан болох байхаа. Идчихдгийм билүү? Байдгийм билүү? Идчихдгийм билүү? Найзуудаа, Ева тэр модны жимсээс идсэн болов? Та нар юу гэж бодож байна? Евагийн дотор шунал бий болсон байгаа. Ямар шунал вэ гэхээр магадгүй би энэ модны жимснээс идэх юм бол яг бурхантай адилхан болоод бурхан шиг аливаа зүйлийг төгс бүтээгээд сайн муу бүгдийг ялгаад бүр үнэхээр ухаан тэлмээр үнэхээр бурхантай адилхан болчих юм шүү га гэд Евагийн дотор Хаваахын дотор шунал бий болсон байна. Үнэхээр шунлаа барьж дийлэхгүй Ева тэр модны жимснээс нэгийг авсан. Ваа, барьчлаа шүү дээ. Ямар гоё харагдаж байна. Ямар гоё шүүслэг харагдаж байна. Чи идээд үз. Хүйе болохгүй шүү дээ. Болохгүй. Бурхан идэж болохгүй гэж хэлсэн шүү дээ. Үгүй. Энийг харалтаа. Бусад модны жимснээс арай том, бас арай өнгөлөг, арай гоё байгаа сте. Бүр ингээд харааны шуус ялгараад ах юм. Ер нь идчихье. Ваа. Үнэхээр ухаан тэлж ах шиг байна. Би үнэхээр л ухаантай болчих шиг санагдах юм. Мосос ингээд Еваг хуурам эхэлж. Ева үнийг ганцаараа идээ зогсохгүй. Өөрийнхөө хамгийн хайртай эр нөхөртөөч бас өгсөн. Хүй Адама чи хаагаар яваад ирвэ? Би ёстой гоё жимс идлээ. Амьдралдаа хизээч ийм гоё амттай байсангүй. Чи нэг идээд үзээч.
Өө Ева наа чи аль модны жимс вэ? Хаанаас авсан? Гүй энэ модноос авсан юм аа. Сайн мог мэдүүлэгч модны жимс. Ой болохгүй штэ. Бурхан битгий идэр гэсэн штэ. Идэх бол үхэн гэж хэлсэн штэ. Хүү чи намайг хар л та. Би үхчихсэн байна гэж юу? Би үхээгүй л байгаа үсттэй. Би одоо ч гэсэн амьд дээ штэ. Нэрэж тийм юм уу? Ерөөсөө үхээгүй. Али харагдах даа. Нэрэл ямар амар шүүслэг харагдаж байна. Али надад нэг хазуулаач. Ингээд тэр хоёр маань сайн мог мэдүүлэгч модны жимснээс хоёлаа аваад идчихсэн байна. Үнэхээр энэ хоёр маань бурхантай адилхан болсон гэж юу? Сатан Мойресоос тэднийг хуурам эхэлсэн тийм ээ. Тэдний шунлыг ашиглаад тэднийг бурхны үгэнд дуулуургүй хандахад хүргэсэн байх юм. Адам, Ева хоёр энэ цаг мөчөөс эхлээд эдийн цэцэрлэгт удаан аз жаргалтай амьдарсан гэж бодож байна уу? Үгүй. Бурхан тэр хоёрыг зэмлээд эдийн цэцэрлэгээс хөөсөн байна. Яагад гэвэл тэр хоёр маань амлалтаа биелүүлээгүй. Тэгвэл Бурхан амлалтаа биелүүлэхгүй байх үед баярладаг байх нь уу? Эсвэл дургүй байдаг байх нь уу? Та нар Бурханы өмнө амласан амлалтаа заавал биелүүлэх хэрэгтэй шүү хүүхдүүдээ. Мөн аавдаа, ээждээ, эсвэл хамгийн дотны найздаа, эсвэл хэн нэгэн хүнд амласан амлалтаа заавал биелүүлдэг байгаарай. Шунал гэдэг зүйл биднийг амлалтаа зөрчгөд хүргэдэг байх юм. Бусдын зүйл шунхаарч болохгүй. Шунал гэдэг зүйл биднийг гин нүгэлд унгаадаг байх юм. Тэгвэл энэ цаг мөчөөс эхлээд Адам, Ева хоёр Бурхантай адилхан маш мундаг төгс мэрхүү ухаантай босноо. Үгүй тэр хоёр хоёулаа муу сүнсэнд мэхлэгдсэн тийм ээ. Тэр хоёр маань сайн мог мэдүүлэгч модны жимснээс эзэн тэр өдөртөө яасан байх нь? Гим нүгэлтэй болсон. Тэгвэл Адам, Ева хоёроос хойш энэ дэлхийн бүх хүмүүс бүгдээрээ гим нүгэлтэй болсон байх юм. Тэгвэл найзуудаа бүгдээрээ бодцгоо. Би Бурханд ямар амлалт өгсөн бэ? Би цуглаанаа нэг ч удаа таслахгүй гэчгээд цуглаанаа тасалж гэнэ үү? Эсвэл би өдөр болгон 30 минут ном уншнаа гэчгээд ном уншихгүй байна уу? Эсвэл би дандаа ногоон гэрлэр гарнаа гэчгээд хинч намайг харах байгаа юм чинь гээд гяс улаан гэрлэр гүгээд гарч гин үү? Бурхан бүгдийг харж байгаа тийм ээ. Тэгвэл бүгдээрээ Бурханд амлалтаа биелүүлдэг хүүхдүүд байцгаая. Хамтдаа залбирцгаая. Бурхан эзэн минь танд баярлалаа. Та Адам, Ева хоёрын түүхээр дамжуулаад бидэнд амлалтаа биелүүлэх хэрэгтэй ойлгуулж сануулж өгсөнд баярлалаа. Эзэн Бурхан минь ээ. Бид нэр шунлаасаа болоод таны өмнө асар олон гим нүглүүдийг үйлддэг. Тэр бүх гим нүглээ таны өмнө гимшиж байна. Бусдын зүйлд шунхаардгүй байлгаж өгөөч. Үнэхээр амлсан бол амлалтаа биелүүлдэг хүүхдүүд байлгаж өгөөч. Хэн нэгэнд амлчхаад түүнийгээ биелүүлэхгүй хойш сууж исэн бол эзэн Бурхан минь та биднийг уучлж өгөөч. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Бүгдээрээ дараагийн 7 хоногт уулзцгаая. Баяртай.